Галаат номын 6 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэл буюу 2 ишлэлээс бүгдээрээ яг энэ ирж байгаа хэсэг минутын туршид Бурхны агуу үгнээс суралцснаа. Галаат 6 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэл 2 ишлэлээс суралцснаа. За эндээс би чанга дугаар та бүхэнд уншиж өгье. Та бүхэн дагуулад хараарай. Галаат 6-гийн 1-2. Ах トゥ нараа хэрвээ хүн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн бол сүнслэг та нар түүнийг дүлгөөн байдлын сүнс дотор шинжлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж байна. Эсвэл чи ч мөн соригдох вэ. Нэг нэгнийхээ ачаанаас үрэлц тийхүү Христийн хуулийг хэрэгжүүлэх тун. Амен. За өнөөдөр энэ хоёр ишлэлээс бид хамтдаа суралцсан. Энэ хоёр ишлэлээс энэ дэлхийг шинжлэн засцгаая гэсэн сэдвээр хамтдаа үзнэ. Энэ дэлхийг шинжлэн засцгаая. За хамтдаа залбираад эзний үг рүү оръё. Их эзэн минь та өөрийн үгээр бидний зүрх сэтгэл бодол санаа амьдралыг маань итгэлийн амьдралыг маань дүр төрхийг улам илүү та гэрэлтүүлж үгээр нь та биднийг барьж байгуулаач. Энэ үгнээс болоод энд байгаа бидний амьдралд ирж байгаа өдрүүдэд үнэхээр нүдэнд харагдаж хүмүүс гэрчлэн өөр хоорондоо ам дамжуулан ярих онцгой өөрчлөлтүүд болох болтоо. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За Галаат номын 6 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэлээр дамжуулан эзэн энэ өдөр биднийг энэ дэлхийг шинжлэн засъя гэдэг сэдвээр уриалж байна. Ер нь энэ дэлхийг шинжлэн засъя гэж сонсонгууд хүмүүс экологийн асуудал аль эсвэл үндэсний аюулгүй байдлыг болж Монгол оронд ажиллаж амьдарч суурьсан байгаа гадныхныг цөөлөх тухай ямар нэгэн одоо шинжлэл засах янзлах гэх нэг иймэрхүү зүйлийг бодож эхэлдэг. Гэтэл нэг төрлийн эвдэрлээс болоод дэлхийг бүхэлдээ эвдэрсэн гэдгийг бид төдийлөн ойлгодог. Хамгийн түрүүнд шинжлэн засах ёстой зүйл бол энэ дэлхийг бүтээгдсэн бидний нүдэнд харагдаж байгаа бүх юмс үзэгдлийг Бурхан бүтээсний дотор хамгийн их эвдэрснийг бүтээл засагдах ёстой. Тэр бүтээл эвдэрснээс болоод дэлхийн ертөнц бүхэлдээ эвдэрсэн гэсэн. За тэр бүтээл бол юу вэ? Тэр бүтээл бол та байна гэсэн. Тэгэхээр энэ дэлхийд хамгийн их эвдэрсэн. Ихтэй эвдэрснээс болоод нүдэнд харагдаж байгаа юмс үзэгдэл, байгаль, экологийн асуудлууд, гол мөрөн ширгэж, уул толгод та байгалийн үзэрсэн газар руу сүйдэж байгаа шалтгаан нь гим нүгэлт хүнээс болж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд засаж янзлагдах ёстой нэгэн бол хүн байх нэ. Тэгэхээр энэ дэлхийг засан янзлаа шинжлэн засъя гэдэг энэ үгийг хэрвээ харвал энэ нь нэг хүнийг шинжлэн засснаар бүх дэлхийг шинжлэн засах дуудлага болон тушаал юм аа гэж бид харж байна гэсэн. Амен. Хамгийн түрүүнд засагдах ёстой тэр бүтээл бол хүн байна. Та байна. Бас би байна. За шинжлэн засах гэдэг энэ үгийг яг эхлэн дээр нь харвал Библийн бичигдсэн их хэл дээр нь харвал их хэцүү үг байт юм байна. Катаритижу гэж байдаг юм. Хэлнэ гэдэг нь хандармаа юм. Бүгд хамтдаа хэлье. Катаритижу. Катаритижу. Япон үг юм шиг одоо. Фукушима гэж юм шиг сонсогч байна. За катаритижу гэдэг энэ үгийг болохоор ангаахын одоо шинжлэн засах гэдэг тэр хугтуун дотор хэрэгэлдэг гинэ Израильчууд явдаг. За шинжлэн засах ба эмчлэх гэсэн утгатай үг. Тэгэхээр одоогоос бараг сар гарны өмнө би нэг шинжлэн засагдах хэрэгтэй үйл явдалтай тохиолдолд одоо учирч ирсэн. Та нар бүгдээрээ мэдчихэж байгаа тийм. За бүгдээрээ уулын гараа сайхан хөрж байтал би одоо ноцолдож байгаа дунаа. Тэгээд дохоо маань мултарсан. Тэгээд дохоо мултарсан учраас яаралтай катаритижу хэлэхээр гэмтийн хэлэг рүү явсан. Шинжлэн засуулахаар. За тэгээд байраас хөдлөөд байр суурь алдсан байгаа тэр үеэ янзлуулахын тулд Эдамамны машиныг бариад хар урдаараа дагсан. За тэгээд яг тэр үед катаритижу ойртох үед бас надад бүр улам өвдөж байгаа шиг санагдчихлаа. Катаритижу хэлэх гэж байгаа. За тэгээ яваад орсон үзлэг хийсэн юм чи өөр хоёр эмчийг дуудаад нэг зураг авахгүйсны дараа өөр хоёр эмчийг дуудаад за тэд нар нийлээд нэг нь намайг араас нэг юм сугруу нэг юм ингэж нөгөө даав шиг юм бий чойшин татаад нэг нь эндээс барай. За нэг нь миний нөгөө мултарсан байгаа тохоон дээр
нэг гараараа дарж байгаа урагшин татаад тэгээд тэр гурав нийлж байгаа намайг катарыг хийж үзлээ. Тэгвэл үнэхээр амжилттай катарыг хийж үзсэн шүү. Дараа нь зургийг авахгүйсэн чи яг байранда орсон байсан. Гэхдээ яг юм катарыг хийж үү хийхэд бол надад их өвдөлт байсан. Гэхдээ нөгөө хамт явсан дагалдагч харах гад ингээд байсан учраас мараас нам болтохгүйгээд нэг ч орлоогүй шүү. Тэгээд катарыг хийж үдээд дуусны дараа манай эндээ асуусан. Та юус орилсонгүй таныг эмнэлгээр дүүрэн орилоод өстой амир болох гэж бодсон гинэ. Тэгэхээр би бас хэлчихлээ. Юу гэж чиний хажууд орилож нам болтох вэ гэж. Яг катарыг тийжүүлж байгаа, тийжүүлж байгаа үртлээ нэрээ бодоод байгаа байхгүй. Гэхдээ нэг хэд хэдэн зүйлийг дараа нь эргүүлж бодож байлаа. Хэрвээ би тэнд очиж шинжлэн засагдаагүй тохоогоо яг байх ёстой байранд нь мултарсан тэр үеийг оруулаагүй бол тэр гурван залуу нийлж байгаа, тэр бондгор эмчлэр нийлж байгаа намайг нийлж катарыг тийжүүлээгүй байсан бол за их том аюул болно тийм. Гармаа ингээ буруу боруулж идэх нь шүү дээ. Тэгэхээр Библиэд хэлэгдэж байгаа шинжлэн засах гэдэг үг нь яг энэнтэй адилхан. Эвдэрсэн байгаа, нурсан байгаа, өвчлсөн байгаа тэр нэгнийг байр суурин дээр нь авчирч тэгээд эмчлэх, сэргээн засах гэсэн утгатай юм байна. Библиэд энэ үгийг зүгээр нэг санал болгож хэлээгүй. Галаад номын 6 дугаар бүлгийн 1-р эшлэл 2-р эшлэл дээр хэлж байгаа энэ үг нь хэн нэгэн хүн эргэн тойрогч байгаа хүмүүсээс хэн нэгэн нь ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн байхыг харвал эзний сүнсээр өдөрдүүлж байгаа та бид явж очоод шинжлэн засах ёстой гэж хэлж байна. Шинжлэн засвал зүгээр шүү. Шинжлэн засахыг хичээгээрэй. Шинжлэн засах гэж оролдоорой гэж хэлээгүй. Энэ нь яг бичсэн бичвэрийн хэрвээ харвал бушаасан хэлбэрээр бичигдсэн. За бүгдээ дахиад энэ ишлэгийг хамтдаа харъя. Ах トゥ нараа хэрвээ хүн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн бол за хүн гэдэг үгэн дээр нэг товтгол хийгээ бодоо. Таны эргэн тойронд байгаа хэн нэгэн дотны хүн шиг ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн бол сүнслэг та нар түүнийг дүлгөөн байдлын сүнс дотор шинжлэн засах тун гэж хэлж байна. Шинжлэн засах тун гэж. Энэ бол нэг тушаас хэлбэр биз. Тэгэхээр эзэн шинжлэн засаж болно эсвэл засахгүй ч байж болно гэсэн утгаар биш. Заавал шинжлэн засаарай. Явж очоод тэр буруу зүйлд эзэмдүүлсэн байгаа хүнийг шинжлэн засаарай. Зөв зам руу оруулаарай гэж эзэн тушаасаа гэсэн. Хэрвээ та бид очихгүй бол хэн нэгэн тэднийг шинжлэн засахгүй. Учир нь та бид үнэнтэй нүр тулж та бид бурхантай уулзсан. Өнөөдөр Есүс итгэдэг хүмүүс сая тоодогдох хүмүүсийг харанхуугаас гэрэл рүү, худлаас үнэн рүү, зүдрэл зовлон хүн ачаад арамтаас амралт руу авцарсаар байна. Бас таныг хэн нэгэн хэзээ нэгэн цагт ингэж авцарсан. Амен. Бас нэг зүйлийг анхаарай. Хэрвээ миний яг энэ тохооны үе халуун дээр очиж янзлагддаг байсан бол хавдаад удах тусмаар сэргээн засаж шинжлэн засна гэдэг бол хэцүү болох байсан. Тэгэхээр яг үнтэй адилхан удах тусмаар хүнд болдог. Би 2 удаа яг энэ тохооны үеийг мултарч байсан. Нэг нь болохоор 2001 онд. Бас ноцолдож байгаад тэгээ яг энэ тохооны үе маань бас ингэж нугарсан. Тэгээд тэр үед би очиод тохооны үе орсон. Орсны дараа эндээс ахгуулаад мөр хүртлээ нойтон гипс тавиулсан. Гэхдээ яг нөгөө гадуур нь маардаар ороогүй яг ингээд гипсийг тавьчаад хажууд байсан яг гараа ламтууд уулцсан нэг залуу байсан. Алгаа. Тэгээ нөгөө алханых нь гадна тал дээр бас нойтон гипс тавиад битэрийг суулгаж байгаа. Яаралтай эндний хүний юм янзалчаа дараа нь та хоёрыг янзалъя гэдэг. Тэгээд нөгөө гипсний өрөөнд битэрийг суулгацсан. За тэгээ битэр суулж яасан чинь 3 эмчнийг эмэгтэйг дагуулж орж ирээд хаалга дотроос нь төгтсөн. Тэгээд нөгөө эмэгтэйг алуу гаргаад ир гэж хэлсэн. Гимтэн эмнэлэгт ирээгүй хугарсан гараа өөрөө боогоод идгээсэн байлаа. Тэгээд идгэхдээ ингээд дахин идэгдсэн. Тэгээд яг хуу арай удаагүй учраас яг одоо л янзлахгүй болохгүй гэдгийг хэмж хэлээ. Тэгээд нөгөө эмэгтэйгээр өөрөөс нь ахгуулсан яасан арх гаргаад 100 г арх уулгасан. Тэгээд тариа хийсэн. Яг өвчтэй газар тариа хийгээд энд нь бас тариа хийсэн. Тэгээд нэг эмч нөгөө эмэгтэйг араас нь тэрвэрсэн. Нэг эмч болохоор нөгөө яг тэр буруу идэгсэн гарны урдаас нь татсан. Харин нэг эмч болохоор яг тэр хугархаан дээр нь дарж байгаа үсрээд дарсаар гадуулсан. Амар ууз.
Тэгэл нөгөө эмэгтэй чинь баг ухаалтаад унсан. Чигээд ухаалтаад унсан. Нэг нь шууд яваад очоод газ цонхон болгоод сэвэл. Энэ зүг үйл явдлыг харж байгаа миний өстө аягүй хэцүү болсон. Харин хэцүү болж байгаа л өстө сонир болж байсан чинь нөгөө эмч чинь яг тэр эмэгтэйгийн гарыг тэгээд янзлаад эргэж харсан чинь миний хажуу сууж байсан нөгөө алхаад амтуудуулаад ноотын гимс тавилаа сууж байсан нөхөр гараа цогцсон байсан. Тэр орилж байгаа, шаналж байгаа, ээжигээ нураад унж байгааг хараад дэвчээгүй гараа цогцсон байсан. Тэгээд надаас хажуус сууж байсан нөхөр хайч юм бэ? Нөгөөдгүй алхаж. Тэгээд эмч гараад үүднээс олж ирсэн ба. Нөгөө нөхөр мажаа зүрх мотоод ингээ салгацсан. Гэхдээ үнэхээр сандармаар зүрх хөвдмөр тийм л үйл явдал болсон. Яагаад энэ зүйлийг ярьж байгаа нэхэр удах тусмаа энэ нь өшөөлөө том асуудал болдог. Хугарсан гар хүртэл ийм асуудал болж байгаа бол хугарсан амьдрал, хугарсан үнцэн, хугарсан дүр төрх яаж идэх болоо? Хэрвээ хэн нэгэн эргэн тойрон чинь ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн байгаа бол эзний сүнсээр өдөрдүүлж байгаа та нар дүлгүүр байдлын сүнс дотор яаралтай шинжлэн засаарай гэж хэлж байгаа. Яаралтай шинжлэн зас. Айлууд хурдан. Бурхан энэ үгээр өнөөдөр биднийг хажууд байгаа ах дүүс чинь, хайртай хан ижил чинь, үр хүүхдүүд чинь хэрвээ буруу замаар явж байгаа бол тэднийг зүгээр л зэмлээд өнгөрөх биш. Тэдний төлөө зүгээр зайнаас залбирах биш. Харин тэдний амьдралд халдаж ороод тэднийг шинжлэн засахын төлөө амьдр гэж ятгаж байна. Амен. Тэгэхээр бидний бодлууд яадгүй гэхээр за тэгж байгаад л одоо өөрөө ойлгоно үстэйгээд орчдөг. Аль эсвэл өөрийнх нь асуудал юм чинь өөрөө шийдэн үстэйгээд орчдөг. Эсвэл том болсон хүнд одоо юу хэлэх вэ гэдэг орчдөг. Аль эсвэл яадаг вэ? Хүний асуудлаас хөндлөнгөөс оролцоо болох удаа гэсэн хараагүй юм шиг хажуугаар өнгөрч идэв. Гэтэл хажуу чинь хүмүүс буруу юмд эзэмдүүлээд амьдраад байдаг. Эзэмдүүлээд яваад байдаг. Амьдрал нь унаал дороод байдаг. Харин эзэн биднийг өнөөдөр шинжлэн засаарай гэж хэлж байна. Явж очоод шинжлэн зас. Хөрш айд чинь гал гарлаа гэж бодъё л та. Хар утаа олгоод гал гарч ийн гэж бод. Тэгвэл та ингэж хэлэхгүй үстэй. За яг хөө тэгж яваад унтарна үстэй гэж. Аль эсвэл өөрийнх нь асуудал юм чинь өөрөө л дуудна, өөрөө л тэгээд шийдэн үстэй гэж хэлэхгүй үстэй. Аль эсвэл том болсон хүмүүстүүд юу хэлэх вэ? Өөрсдөө шатаачлаа гэж яахгүй үстэй. Аль эсвэл хүний асуудалд хөндлөнгөөс оролцоо болох удаа гэж хэлээд галын төлөө өдөөс авахгүй үстэй. Бөмбөгөр шатаж байх үед яагаад шатсан бэ гэдэг талаар одоо мэрэгчлэнүүд хайхаас гадна хэн шатаасан бэ гэж бас сэрдсэн юм байна. Тэгсэн чинь тухайн үед нэг өвгөн тэргээр явж байгаа нөгөө монголчууд гал асж байгааг хараад өө гэж за энэ ундрахаас өнгөрлөө галын төлөөдөө гэд нэг өвгөн өнгөрчих орхив. Хажуугаар тэгээд хилээд өнгөрсөн юм байна. Тэгсэн чинь дараа нөгөө өвгний хүртэл байцаас сураг байсан шүү дээ. Галын төлөөдөө гэсэн та шатаагаар үзье гэж. Тэгэхээр ах дүүс минь ямар нэгэн айр шатаж байвал бид ч гэсэн сандарч өөрийн эд хөрөнгө хохирж байгаа юм шиг бид нэр түргэн эсвэл гал дунаанд дууддаг шүү дээ. Тэгвэл нүдэн дээр харагдаж байгаа олгоодсон хар удаа харагдахгүй боловч нүдэн дээр чинь сүмж байгаа амьдрал эргэн тойронд байгаа бол та нүдэн болоо чихэндүүлээ явж болохгүй гэсэн. Та явж очоод шинжлэн засах хэрэгтэй. Тэдний амьдралд оролцох хэрэгтэй. Хугарсан байгаа гар шиг өвдсөн шархалсан байгаа энэ бие махбодоос бүр илүү хөвдөлттэй байгаа тэр зүрх сэтгэлүүдийг эдгээхийн төлөө та бурхны эдгээгч мотор болж тэдэн лүү очих хэрэгтэй гэсэн. Үнэн хэрэгтэй гим нүгэл нь хорт зуршлууд нь бас дуулуургүй байдал нь зугаа цэнгэл аригтлалт нь бузар олц ашиг энэ бүх зүйлс нь хүмүүсийн харилцааг эвдэж үн цэнийг нурааж залуу насыг нь үр дүнгүй өнгөрүүлж бас ирж хүч, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг нь галтан шатаадаг. Нүдэнд харагдах олгоодсон хар удаа байхгүй ч гэсэн нүдэн дээр чинь нурж байгаа амьдрал харагдаж байна. Шинжлэн засахын тулд та ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. За саяны бидний уншсан Лук номын Галаат номын 6 дугаар бүлгийн 1-р эшлэлийн дараагийн эшлэл буюу 2-р эшлэл дээр нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцсэн. Тинхүү Христийн хуулийг хэрэгжүүлэх тун гэж хэлсэн. Эзний хууль юу юм бэ?
Нэг нэгнийхээ ачаанаас сүрэлцэж, хэн нэгний амьдралд байгаа нурсан, дороодсон, нүдэн дээр чинь сүрч байгаа амьдралыг харвал хажуугаар нүдэн балаа чихэн нүлийн өнгөрлгүүгээр явж очоод засах нь эзний хууль байна. Бусдын ачаанаас сүрэлцэж, бусдын ачаанаас хамжилцах эзнийг баярлуулдаг зүйл байна. За заримдаа бусдын амьдралд яг ингэж оролцож шинжлэн засах үйл явц яг ингэж оролцоход зарим хүний нүдэнд ядаргаатай харагддаг юм шиг байна. Миний хувьд болохоор би эзэнд итгэсний дараа нэг хэсэг зүйл дээр их ядаргаатай хүн болчихё гэж би бодоод сууж энэ сургаалыг бэлдэж явахдаа. Юун дээр ихээр бид нар чи ер нь их үг яриан дээр анхаарч байхгүй бол бас их замбрааг ярьдаг хүмүүс юм байна шүү дээ. Нэг хөөрхөн хүүхдээ өндөр төргөөл яасан мухай амтан байл гэдэг. Гэтэл Бурхны үгэн дээр үг яриад хүч байгаа, өхүүлэг амьдруулах хүч байгаа гэж хэлдэг. Тэгэн гут нь явж очиод хэлбэр санагддаг. Муухай хүүхэд, муухай амтан биш, хөөрхөн хүүхдээ битгий муухай гэж хэлээд шээ. За эсвэл би энийгээ янз янзаар хэлээл хэлдэг. Зөвхөн хэлж ярьж байгаа үгэн дээр нь хүртэл засаж залруулах гад оролдохоор зарим хүмүүсийн чихэнд бол ядаргаатай санагддаг юм шиг. Ингэж болохгүй, тэгж болохгүй гэж. За нэг удаа юу болсон гэхээр манад цуглаан дээрээ удааг байсан. Одоо Солонгост бас ажиллаж амьдарч байгаа Боги гэдэг нэг залуу байна. Тэгээд тэр залуу маань цуглаан дээрээ удааг байхдаа манай гэрт ирсэн. Тэгээд манай Джессика арай багхан байсан. Үсэн нэг юм бурж хордоо байлаа баг та. Тэгээд нөгөө үсээ задгаа тавьчихсан гэж яг сексицэнд гүйж явж. Тэгсэн чинь манай охиныг өөхөөрдөл нөгөө Боги маань яасан хөөрхөн мөрхөн гэж яснаад ямар хөөрхөн алхамсын зулцаг бай гэж авдаг. Варга чиг сэтгэлгээ шахсан. Тэгэхээр би нөгөө Боги руу хараад ирсэн. Чи одоо юу ярьж байна? Охиныг маань алхамсын зулцаг гэхээр би ир авсан. Охин маань эхнэр маань им алхамс суулж таарж байна уу? Тэгэхээр алхамсын зулцаг гэж хүүхдийн хэлэхээр аав ээж хоёр нь ээр им алхамс суулж таарна та. Тэгсэн чи яана аагаахаа би өстө тэгж бодоогүй би зүгээр аман дээр ингээ гараад ирлээ гэж. Гэхдээ санаатай болон санамсаргүйгээр аман дээр гарч ирэл хин нэгнийг ингээл яг хэлчихдэг. Энэ болгон дээр нүртэл буруу зүйл эзэмдүүлээ, буруу үг яриад байгаа нэг хүртэл засаж залруулах хэрэгтэй болдог. Урд нь би усны сургаал дээр хэлжсэн дээр хүмүүс ядархаараа юу гэдэг вүлээ? Ядарч. Үхлээ гэдэг. Үхэхгүй л дээ. Зүгээр ядарсан байна амарьяа л гэж болоо шүү дээ. Эсвэл өлсгөр юу гэдэг вэ? Өлсөж үхлээ гэдэг. Бодоод өлсөж үхлээ гэдэг нь одоо айхтар бас өөрийгөө хараах нь шүү дээ. Ер нь өлсөж үхдэг нэг өвчин байгаа шүү. Нарийн тэр гэдэг өвчин. Ширээдүр оол байсан ч эдийгээд ордоггүй. Үгүй тэгээд өгүүл яа. Библиэлд үг ярианд хүч байгаа гэж хэлсэн шүү. Ядарч үхлээ, өлсөж үхлээ гэж битгий. Зүгээр ядарч байвал ядарч байна амраа даа гэж хэл. Өлсөж байвал өлсөж байна юм болж идея гэж хэл. Амен. Нэхэр ингээд би энийг засаж залруулах хэрэгцээ. Ийм жижигнээс ахгүйгээр асар том байна гэсэн. За тэгвэл бид хэрхэн бусдыг засаж залруулах вэ? За саяны бидний уншсан Галаат номын 6 дугаар бүлгийн 1-2 дугаар эшлэлдэр 3 чухал зүйлийг хэлсэн байна. За хамгийн ихнийх нь Галаат номын 6 дугаар бүлгийн 1-р эшлэлийг харвал ах トゥ нараа хэрвээ хүн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн бол за энэ үгийг би их олон удаа та нарыг сайн тогтоогоо. Ах トゥ нараа хэрвээ хүн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн бол сүнслэг та нар түүнийг дүлгэн байдлын сүнс дотор засаж залруулж хэлж байгаа тийм шүнслэн зас. За энэ дээр анхаарах ёстой ихний чухал зүйл юу гэхээр сүнслэг та нар гэж хэлсэн. Тэгэхээр эзний сүнсээр өдөрдүүлж байгаа хүнд бусдыг засаж залруулж чаддаг байх нэ. За яг ингэж бодонгууд та ингэж бодож магадгүй. За тэгвэл би биш байж таах гэж. Эзний сүнсээр өдөрдүүлж байгаа сүнслэг хүн гэхээр чинь одоо итгэлээр гайхтар хүн байж таараа. За Библийг олон цаг залбирдаггүй. Библийг бүтэн уншиж амжаагүй байгаа. Цуглаан дээрээ дутаагүй байгаа. За би бол бусдыг засаж залруулахгүй гэж бодож болох. Магадгүй. Яг ингэж бодож байгаа юм байна уу? Заасан нэрсэрөө байна. Зарим бодож яаш бодгүй нүдээ өргөд асууж байна. За тэгвэл яг энэ ишлэлд гарч байгаа энэ үг нь сүнслэг хүн гэдэг нь тэр айхтар хүний талаар хэлээгүй. Библийг нэвч шугт мэддэг. Залбирахаараа 1 дор 2 3 цаг залбирчдаг. За бусдад сайн мэдээ ярихаараа яаж игээд бурхан дээр аваад ирдэг тийм айхтар гавшгаа хүнийг хэлээгүй гэсэн.
Харин энэ нь сүнслэг хүн гэж ямар хүнийг хэлдэг юм болоо? Саяны бидний уншаад байгаа Галаат номын 6 дугаар бүлгийн яг өмнөх бүлэг буюу 5 дугаар бүлгээс 22 дугаар эшлээс ахгуулаад харвал за ер нь 5 дугаар бүлгийг харвал хоёр төрлийн хүн байна гэж хэлээд байна. Нэг нь махан биеийн дагуу амьдардаг хүн. Хүн ёсны дагуу хүссэн болгоноо хийгээд дуртай болгоноо идээд хүссэн газар очиод хүссэн замаараа алхаж явдаг. Махан биеийн хүслийн дагуу амьдардаг. За хоёр дахь хүн нь сүнсний хүслийн дагуу буюу Бурхны сүнсээр өдөрдүүлж амьдрахыг хичээдэг хүн гэсэн. Энэ нь төгс хүний талаар хэлээгүй. Ямар ч алдаа гаргадаггүй хүний талаар хэлээгүй. Харин Бурхны сүнсээр буюу Бурхнаар өдөрдүүлэхийг хүсэж эргэлздэг хүнийг хэлээ. Амен. Зүгээр л адгуус шиг төрлөх зөнгөөр амьдардаг хүн биш. Би Бурхны хүслийн дагуу амьдрмаар байна. Би Бурхны хүсэж байгаа хүн болмоор байна гэж боддог, үйлддэг хүний талаар хэлж байна. Тэгэхээр яг ингэж бодож үйлддэг хүмүүс энд цугласан гэж би бодож байна. Яагаад вэ гэвэл би Бурхны хүслийн дагуу амьдрмаар байна. Бурхан надад хэрэгтэй. Өнөөдөр би цуглаан дээр очиж Бурхныг магтана, Бурхны үгийг сонсно гэд ирсэн хүмүүс энд сууж байгаа гэж бодож байна. Би ерөнхийдөө бодож байгаа болов уу? Санаандгүй явж байгаа цуглаанд ороод ирсэн байна. Нэг мэдсэн чинь сүмдээ сууж байдаг. За тийм хүн байвал би таныг тарангууд хүргэж өгөхгүй болохгүй нь шүү дээ. Нэг мэдсэн шал ургаатар бас яагаад мэдэхгүй сууж байгаа юм байна. Бүтэн санд хийх юм болдохгүй байгаа ч бас цуглаанд ирж байгаа юм байна уу? Бүтэн санд нэг тийм өөдхөртэй байт юм а. Тэгэхээр сүмрөө очвол гоё байт ингээд ирдэг юм байна. Та яагаад цуглаанд ирж байгаа вэ? Бурхан миний амьдралд ямар нэгэн сайн зүйлийг хийж, Бурхан намайг ямар нэгэн замаар чиглүүлж, би яг Бурханы хүсэж байгаа тэр сайн сайхан замаар алхмаар байна гэж хүсээд, Бурханаар өдөрдүүлэхийг хүсээд цуглаанд ирж байгаа юм байна уу? За тийм хүн байвал гараа өргөөрэй. Заваа бүгдээрээ байна. Тэгэхээр сүнсээр өдөрдүүлж байгаа хүн гэдэг нь ийм л хүнийг хэлж байгаа. Энэ бол төгс хүний тодорхойлт биш. Нэг ч алдаа мадаг гаргадаггүй хүний тухай биш. Ерөөсө холоос харсан ч, ойроос харсан ч ард нь нэг юм гэрэл цацарч явдаг юр бусын хүний тухай биш. Харин эзний сүнстэй залхагдаж, Бурхантай залхагдаж амьдрахыг хүсэж, тэмүүлж оролддог хүний тухай. Тэгэхээр сүнслэг хүн гэдэг нь таны тухай ярьж байгаа гэсэн. Хажууд талаар руу хараад хэлдэг таны тухай юм байна. За бас нэг үг хэлчихье. Миний тухай юм биш үү гэж. Тэгж хэлэхгүй шүү дээ. Чиний биш юм байна, минийх юм байна гэсэн үү? Оо, андагцсан байна, минийх юм байна. Ихлэ чиний тухай гэсэн юм биш, минийх юм биш үү? Тэгэхээр эзний сүнсээр өдөрдүүлэхийг оролдож байгаа бүхэн эзний огт хөвгүүд. Ийм хүнийг л яг сүнслэг хүн гэж хэлж байгаа. Тийм учраас Галаат номын 6 дугаар бүлгийн 1-р эшлэлдэр ах トゥ нараа хэрвээ хүн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн бол сүнслэг та нар түүнийг дүлгөөн байдлын сүнс дотор шинжлэн засагдах гэж байна. Сүнслэг та засахна. Амен. Та бол гэр бүлийнхаа найдвар байх нэ. Та найзуудынхаа дунд найдвар байх нэ. Та эвдэрсэн байгаа тэр хүмүүсийн хажууд явж очиод засах залруулах найдвар байх нэ. Та шинжлэн заснаа гэсэн. Та шинжлэн засна. За бүгдээ 7 руугаа өргөе. Өөртөө цагаад би шинжлэн заснаа. Би чинь шинжлэн засагч юм байна шүү дээ. Амен. Бурхан энэ дэлхийг шинжлэн засахыг хүсэж байна. Ингэхдээ танаар дамжуул. Нэг хүн өөрчлөгдөж, бүх дэлхий өөрчлөгдөх. Тэр агуу үйлсэл таныг Бурхан дуудаж байна гэсэн. Махан биеийн хүслээр ус эзнийг дахин амьдрахыг сонгож буй хүмүүс бол сүнслэг хүн юм. Та бол эзнийг дахин амьдрахаар шийдвэр гаргасан сүнслэг хүн юм аа. Тэгэхээр сүнслэг хүн та ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн байгаа ах дүүс, хань ижил, үр хүүхэд, найз нөхдөд рүүгээ явж очиод тэднийг шинжлэн засаарай. Бүгдээ хамтдаа хэлье. Сүнслэг хүн би. Ах дүү, найз нөхөд, хань ижил, үр хүүхдүүдийг шинжлэн засах болно. Амен. За хоёрдугаарт нь ингэж шинжлэн засахдаа бид анхаарах ёстой зүйл байна. Энэ бол дүлгөөн байдлын сүнс дотор шинжлэн засаарай. Даруй дүлгөөн сэтгэлээр засаарай.
Асуудалтай байгааг нь явж очиод харангуутаа эзний сүнсээр зад загнаад ирлээ гэж болохгүй шүү дээ. Тааштай хэлэх үгүй болтол эзний сүнсээр загналаа гэж. Эзний сүнс хүний хэлэх үгүй болтол зад загнадаг сүнс биш ээ. Харин эзний сүнс бол нэгүсний сүнс. Хоёр янзаар хүмүүсийг засаж залруулсаар ирсэн байдаг чуулган. Гэхдээ нэг нь сайн, нэг нь муу. Гэхдээ нэг нь ийм байх боломжтой гэдгийг хэлдэг боловч нөгөөх нь ингэж заслаа гэдгийг үг нь харуулах гэж өгөгдсөн байдаг. Тэгвэл эхнийх нь юу вэ гэхээр хуулиар шинжлэн засдаг. Хоёр дахь нь нэгүсэл. Библи дээрээс ч харвал Бурхан эхлээд хууль өгсөн. Дараа нь Бурхан нэгүслийг өгсөн. Чуулган дотор ч гэсэн заримдаа хин нэгэн алдаа гарах бол хуулиар засах гэж оролддог. Гэхдээ хууль байх нь маш үнцэнтэй. Хуулийн дагуу бол тэр хүн үнэхээр шийтгэж авсан. Гэтэл Бурхан нэгүслээ үзүүлсэн учраас тэр хүн Бурханы нэгүслээс болоод засаж залруулдаг. Одоо бас 17 жилийн өмнө миний анх үйлчилж байсан чуулган дээр нэг асуудал гарч ирлээ. Тэр үед харин чуулганы удирдлагууд шийдвэрийг хуулийн дагуу шийдсэн. Библиэлд гим нүгэлд автсан, завхаарсан хүнийг одоо чулуугаар шийдэж байна. Тэгэхээр бид энэ эсэгсэн хөрөнгө шиг чамайг чуулганд байлгахгүй гэж хэлээд олны дунд нэг залуу босгоод чуулганаас гар гэдэг үсэн. Тэгээ нөгөө залуу чуулганаас гараа зогтсон. Тэр бид хоёр 17 жилийн өмнө тэр үед найзалж байсан учраас би араас нь гараад гүйсэн байд. Тэгээ бараг 1 км орчим гүүгээд нөгөө залууга барьж авсан. Тэгээд би энийгээ тэрж байх уйлжүүлээ. Гэхдээ Бурхан тэр залуу маань Бурхантай уулзсан учраас эзнээс холдоогүй л дээ. Гэхдээ 17 жилийн туршид одоо хүртэл зүрх сэтгэлд нь гомдлол байгаад байдаг. Яг тэр үед байсан чуулганы байшин харвал улаан тоосон байшин байсан. Тэгэхээр одоо хүртэл улаан тоосон байшин харахаар буурна үрээд. Гэхдээ сонирхолтой нь амьдрахаараа улаан тоосон байшин нүгэд очсон. Библийн сургууль сурсан ч улаан тоосон байшин нөгөө сургууль нь байсан. Илгээл тэр явна улаан тоосон байшинтай сүмдээ дандаа очив. Тэгээ Бурхан түүнийг эдгэх гэж үнэхээр оролдож байгаа ч олон жилийн гэртээ гаргасан хуулийн үйлсийн дагуу шийдэх гэж оролцсон шийтгэлээс болоод өнөөдөр залуу маань одоо хүртэл 17 жилийн туршид сэтгэлдээ шахтай яваад. Тэгэхээр чуулган эзэнд итгэдэг та хэн нэгэн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн байгааг харвал засаж залруулах гэж очихдоо дүлгөөн даруй сэтгэлээр очихсон. Дүлгөөн даруй сэтгэл. Бидний эзэн Есүс ч гэсэн өөрөө яг ингэж үлгэр дуурайл үзүүлсэн. Иохан номын 8 дугаар бүлэг дээр нэгэн түүх гардаг. Хуулийн багш нар болон фарисеучуд завхаарч байгаа баригдсан нэг эмэгтэйг авцраад Есүс эзэнд хэлдэг. Хуучин гэрээний хуулийн дагуу, Мосегийн хуулийн дагуу завхаарсан эмэгтэй рүү чулуун уулгаж аах гэж хэлсэн байдаг. Та юу гэж бодож байна гэж. Харин эзэн юу ч хэлэлгүй доош суугаад гараараа ямар нэгэн бичдэг. Нөгөөд дахин шалгаж асуудаг. Ингээд эзэн юу гэж хэлсэн гэхээр та нарын дунд байгаа гин буруугүй хүн нэглээ чулуун уулгаарай гэж хэлсэн. Ингэж хэлээд эзэн дахиад доош суугаад ямар нэгэн бичдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа нэг нэгээрээ ахгуулаад, ахмадуудаас ахгуулаад нэг нэгээрээ тэр газрыг орхон явдаг. Яагаад ахмадуудаас явсан бэ? Хамгийн их гэмтэй байх юм. Он цаг өнгөрөх тусам өөрөө ямар их буруу амьдарч байгааг хүн мэддэг. Алдсан алдаагаа эргэж засах чадахгүй дээгээд хаалгаж буюуд байдаг. Ахмадуудаас ахгуулаад явсан хинч нөгөө алдсан гин нүгэл үлдсэн юмхтэй рүү чулуун үлдэхгүй. Бүгд л явж дууссан. Эцэст нь Есүс эзэн асуудаг эмэгтэй хинч чамайг шийтгсэнгүй юу? Харин эмэгтэй юу гэж хэлдэггүй эзэн хинч шийтгсэнгүй гэдэг. Гэтэл эзэний гайхалтай гэсэн. Би ч гэсэн чамайг шийтгэхгүй. Харин би чамайг нэгүүлсэж байна. Уучилж байна гэж хэлсэн. Ингэж хэлээд ард дээр нь үгсэхээр дахиж харин битгий гим нүгэл үлдээрэй. Амьдралаа өнөөдрөөс эхлээд өөрчлөөрэй гэж хэлсэн. Хуулийн дагуу бол өгөх ёстой шанам, өгөх ёстой хариулт нь бол чулуун үлгэр байсан. Харин эзний нэгүслийн дагуу бол уучлах гэж. Яг энэ үйл явдлын дараа эзэн Есүс Иохан номын 8 дугаар бүлгийн 12 дугаар эшлэлээр би бол ертөнцийн гэрэл мөн намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй болно гэж хэлж байна.
Хууль хүмүүсийн амьдрал дээр харанхуйг авсардаг, шийтгэлийг авсардаг. Харин нэгүсэл хүмүүсийн амьдрал дээр найдварыг авсардаг. Тэгэхээр бид нар хуулийн дагуу биш харин нэгүслэр бусд руу очиж шинжлэн засдаг хүмүүс болох ёстой. Хэн нэг шинжлэн засгаар очихдоо даруй дүлгөөн сэтгэл явж байгаа. Даруй дүлгөөн сэтгэл. Гэтэл бид нар заримдаа хэн нэгэн рүү засгаа шинжлэх гээд очихдоо яадаг вүлээ? Чи ёстой нэг арчаагүй юм тийм аа гэж явуулж байна. Бид бүгдээрээ арчаатай билүү? Цагаан тулгаад бид бүгдээрээ сул дорой шүү дээ. Аль эсвэл ямар олиггүй юм бэ гэж яваад очив. Аль эсвэл яадаг вэ гэхээр би чамайг арай чи юм хүн гэж бодоогүй гэж очив. Аль эсвэл чи ингэх гээд байсан юм аа. Үйл хүүхд яадаг гэлээ урд өдрөө гэж яриад байна. Аль эсвэл хурдан гимшгүй бол мөнгөний зовлон шатаараа чигээд айлхаас өрдүүлээд байт. Ийм мэдээ хэнийг ч авардгүй маа. Гим нүгэлтэй түүнийг хайрлсан эзний тухай яриад очоо. Та түүнтэй хамт уйлж, түүнийг тэрвэрч, тайлхруулж, та даруй дүлгөөн сэтгэлээр бусдыг засаж залруулдаг хүн болоорой. Амен. Хажууд хүмүүс рүүгээ хараад хэлье. Та хэн нэгнийг засаж залруулахдаа даруй дүлгөөн сэтгэлээр засаж залруулаарай гэж хэлье. За сая бид хэн нэгэн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлэгдсэн байв. Сүнсээр өдөрдүүлж байгаа та бид явж очиод даруй дүлгөөн сэтгэлээр засаж залруулах баарлаа. Харин одоо 3 дахь чухал зүйлийг хамтдаа. Ингэж засаж залруулахдаа та 3 дахь нь юуг анхаарах ёстой вэ гэхээр өөрийгөө ч гэсэн хянаж байх хэрэгтэй. Өөрийгөө ч гэсэн хянаа. Учир нь та ч гэсэн нэгүсэл доор байгаа гэмтэн шүү дээ. Та бид бүгдээрээ адилхан. Сул дорой гэхдээ бид бүгдээрээ нэгүслээр хайрлагдсан. Тэгэхээр та өөрөө алдах үедээ гэдэг дээр болгоомжлох хэрэгтэй. Сургаал төгс 16-гийн 32 дугаар эшлэлдээ уурлахтай удаан хүн хатан зоригтноос дээр сүнсээр захирдаг хүн хотыг эзлэгчээс илүү гэж хэлж байна. Хотыг эзлэгчдээс дээр. Тэгэхээр та өөрийнхөө сүнсийг, өөрийнхөө зам чанарыг, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хүртэл харж, анхаарч, өөрөө ч гэсэн та өөрийнхөө хянаж байх хэрэгтэй гэсэн. Матай номын 7 дугаар бүлэг дээр бас нэгэн үгийг эзэн хэлдэг. Хэрвээ ах дүүсийн чинь нүдэнд үртэс байвал явж очиод үрцээ чинь аваад өгье гэж хэлж байгаа чи өөрөө нүдэндээ дүнцтэй байх үедээ гэж сануулсан. Өөрийнхөө нүдэнд байгаа дүнцийг харахгүй хэрнээ бусдын нүдэнд байгаа үрцийг авах гэж оролдож болохгүй гэж хэлж. Маш том гэтрүүлэг боловч үнэн хэрэгтэй юм. Би өөрөө тэр хүнийг засаж залруулж байгаа боловч үнэн хэрэгтэй би өөрөө бас алдсан байх уу гэдгийг бодох хэрэгтэй. Заримдаа арх уусан байгаа ах нар муу аав нар хүүхдүүдтэй ингэж хэлхийг би нэг удаа сонсч байлаа. Арх уусан нэлээ халамцсан эсвэл нэлээ согтцсон үедээ хүүхдтэй амьдрал яриад байдаг шүү дээ. За миний хүү хэзээч битгий арх уугаарай гэдэг. Тэгээд ард дээр нэг зүгээр ах нь бол өнгөрсөн хөө. Гэхдээ ямар үлгэр дуурайл байна. Согтун хүнийгээ эсвэл сохор хүнийгээ хөдлөөд зам өндлөн гарч чадахгүй шүү.